За нөгөө тал дээр илүү том салбар, илүү их мөнгө олох салбарыг хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг асуултын хариултыг хайгаал явуулдаг шүү. Дараагийн iPhone-ыг хайж ижиж магадгүй л. Тийм. Дараагийн ухаалаг төхөөрөмжийн ирэн үеийг тий. Сайн байцгаана уу интернет технологийн орхооднуудаа Tech Forum podcast-ийн шинэ дугаарт автоморил. Зуны урт амралтын дараа бид шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзж байна. Өнөөдрийн подкастыг мэдээж надтай хамтаа хөтлөе явуулахлаа. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Тэгэхээр зуны хугацаанд технологийн салбарт бас маш олон сонирхолтой томоохон арга хэмжээнүүд бас болж өнгөрлөө. Шин мэдээллүүд гарлаа. Тэгэхээр бид зуны туршид болж өнгөрсөн технологийн онцлог арга хэмжээ болон бүтээгдэхүүнүүдийн талаар бол энэ удаагийн дугаарт ярилцахаар бэлдсэн байгаа. За хамгийн эхлээд мэдээж өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Google-ийн Made by Google арга хэмжээний талаар ярилцсан. За дараад нь эх сар танилцуулах iPhone болон за AI-тай холбоотой ямар шинэ функцүүд гарч ирв. За мөн Google компаниг дагуулад байгаа Google компани магадгүй түүхэнд хамгийн том асуудал дагуулсан шүүх хурал байж магадгүй гэж яригдаад байгаа. Тэр шүүх хурлын талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Эхний зүйл бол мэдээж өнгөрсөн 7 хоногт Google компани 9-р үеийн ухаалаг утаснуудаа танилцууллаа. Pixel 9 арга хэмжээний талаар Pixel 9 ер нь ямар хуудас явж тэр талаар мэдээлэл өгөөч. Pixel 9 ер нь бол Google анх Nexus гэдэг гар утастай байсан. Тэгээд тэрийг халаад Pixel гэдэг сервер рүү бол орсон байгаа. Тэгээд энэ нь болохоор 9-р үеийн танилцуулсан нийт 4 гар утас танилцуулсан. Энгийн Pixel 9, Pixel 9 Pro, Pixel 9 Pro XL, тэгээд Pixel 9 Pro Fold гэсэн дөрөв. Pixel 9 Pro Fold нэр нь жоох ядраад ядраад. Тэгээд ерөнхийдөө мэдээж Google-ийн утас юм чи Android үйлдвэрлэлийн системтэй. Тэгээ Android-ийн ер нь бол flagship гар утас гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн бас Google-ийн Made by Google арга хэмжээн дээрээс ер нь анзаараад байхад Google өөрсдийнхөө энэ бүтээгдэхүүн төхөөрөмж танилцуулах арга хэмжээн дээрээ үзүүлэлт ярихаасаа илүүтэйгээр тийм камерын үзүүлэлт нь ингэж сайжирсан, процессорынх нь үзүүлэлт ингэж хурдан болсон. Гэхээс илүүтэйгээр софтвер юм уу, програм хангамж тэрчлэн бүр химэл оюунтай холбоотой ямар функцүүдийг бид нар нэвтрүүлэх боломжууд байгаа вэ гэдэг талаар ярилцсан. Тэгээ хамгийн эхлээд Google I/O дээр ярьсан Project Astra бодит олж орж ирсэн тий. Тэрний талаар бас айгүй сонирхолтой. Өмнө нь бас бид Project Astra-гийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Мөн олон хүний анхаарлыг татсан нэг функц байсан Gemini Live. Тэр ямар функц вэ? Gemini Live гэдэг ерөөсөө нэг үгээр хэлэм нэг өгүүлбэрт багтаах юм бол өмнө хуучин Google Assistant гэдэг байсан. Одоо тэрийг халаад Google Live гэдэг одоо таны хувийн хиймэл оюун дээр суурилсан туслах болж байгаа. Google Assistant орно. 10 удаага өөрөө дууныхаа өнгийг өөрчилж олдог. За гэхдээ миний бас зүгээр ингээд нэг харьцуулаад харсан зүйл нь бас яг ийм харилцан ярианы хувьд OpenAI компани GPT-4 модельөөс арай доогуур байгаа юм болов гэдэг нь бас тэр live demo бичлэг дээрээс бол анзаарсан. Би өнгөрсөн сард л Google One subscription авсахгүй 200 GB-ийн. Тэгээд энэ сард болохоор нөгөө апгрейд хийх гээд subscription өргөжлүүлэх гээд орсон чинь Google One subscription нөгөө 2 TB-ийн Google Gemini Advanced-ийн эрэхтэй 2 сар үнэгүй болчихсохгүй. Тэнгүүт нь апгрейд хийсэн. Тэгээд өчтөр ороод орсон чинь юу Gemini Live ороод ирсэн байл ихтэй ашиглаж үзээгүй байгаа. За ашиглаж үзэл эх 7 хоногийн дугаар дээр шууд ингээд ороод ирчихсэн байл. Анх лончингууд ингээ хоолойнууд ингээ суугаад тийм. Тэгээд ингээ старт хийчихэнгүүт ороод ирчих юм шиг байлаа. Тийм. Ашиглаж үзнэ ямарчсан. Тэгээ эх 7 хоногийн дугаар дээр ашиглаж үзэж байгаад илүү дэлгэрэнгүй бас ярилцъя. Тэгээд Gemini Live-аас гадна Google компани өөрсдийнхөө Android үйлдвэрлэлийн систем хэрэглэгч бүх ухаалаг гар утас болон брэндүүдэд Gemini моделийг нээлттэй болгож байгаагаа зарласан тий. Тэгэхээр хятадын ухаалаг гар утаснууд үйлдвэрлэгчид ч гэсэн Gemini моделийг бол өөрсдийнхөө Android үйлдвэрлэлийн системийн тусламжтайгаар бол оруулж ирж болдог болох нэ. За үзүүлэлт болон химэл оюунтай холбоотой маш олон зүйлүүдээс гадна камерны үзүүлэлтүүд, камерны шинэ функцүүдээс маш их сонирхолтой байсан. Ялангуяа тэр AdMe гэдэг нэртэй функц байсан тий. Тэрэн дээр би яг шууд амжуулж үзээ сууж яхад тайзан дээр би өөрөө сагсан бөмбөг үзэх их сонирхолтой. Тэгээд Miami Heat багийн хамгаалагч Jimmy Butler гараад ирсэн. Тэгээд Jimmy гарч ирээд
хоёр хүн нэг гурван хүн зогсож байгаад хоёр-хоёроо ээлжлээд нэгнийхээ зургийг дараад тэгээд гурван хүн зэрэгц зогсож байгаа даруулсан юм шиг. Яг тэр орчинд тэр тухайн цаг мөчид тэр газарт 3 биш 4 хүн байсан юм шиг. Нэг хүн зургийн дараа зогсож исэн юм шиг. Зургуудыг нэвлүүлээд бодит байдал тэр. Тэгэхээр надад нэг ийм асуулт гарч ирсэн. Химэл оюунтойгоо холбоотойгоор технологийн төхөөрөмжүүд бодит байдлыг ингэж эвдэж эхэлж байна. Бодит байдлыг ингэж анзаарах төөрөгдөл дагуулж эхэлж байна. Чи энэ дээр юу гэж үзсэн? Гэхдээ яг тэгээд нэлээд хэрэгтэй л юу шиг нэмэлтчиг санагдсан. Нэмэлт үйлчлэг хол газар ялангуяа аялж явж байгаа тийм яаж байгаа. Намайг яаж харагдуулж хол гэсэн санаа зовхон байхгүй. Тэгээд нэг анзаарсан зүйл нь нөгөө зургийг эвлүүлэхдээ гэрэлтүүлээ эднэр нь бүрээ тохируулаад бүрэг яг тэр цаг мөчид байсан юм шиг эвлүүлжсэн. Тэнгүүт мэдээ саний асуулт яг зураг гэж юу юм бэ? Яг бодит байдал гэж юу юм бэ гэсэн асуулт орж иж. Гэтэ мэдээж хэрэгтэй бол тэгэл хэрэглээд явах. Надад бол нэг санаа зовж байгаа юм бол байхгүй. Би бол санаа зовж байгаа. Ялангуяа энэ AdMe функцийг ашиглаа зураг авсан нөхцөлд бол одоо OpenAI компани тэр Sora дээр гардаг нэг юм watermark баруун доод болсон байдаг шүү дээ. Тэр watermark шиг магадгүй энэ дээр AdMe гэдэг бичиг гарч ирдэг ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлсүүд гарч ирж иж хүмүүсийн бодит байдлын төөрөгдлөөс ер нь жоохон сэргийлэх хэрэгтэй болов гэж үзсэн. Мөн хоёр шинэ аппликейшнийг танилцуулсан Pixel Studio болон Pixel Screenshot. Надад бол screenshot нь айгүй таалагдсан. Ягаад гэвэл би ингээд интернетээр хийсэд юм уу эсвэл ингээд явж хахад маш олон screenshot-ууд ингээд дарж авдаг. Дараа нь эргэж харддаг. Тийм, дараа нь юу дарснаа мартцсан байдаг. Тэгээ ингээд дараа нь ингээд галерейгаа цэвэрлэх болохоор ингээд нөгөө скриншотнуудаа хостолдог. Нэрээ нэг юм байсан шүү дээ. Нөгөө юмных нь хугацаа найлээд өнгөрцөн ч юм уу эсвэл зарагдаад дууссан бүтээгдэхүүн байдаг ч юм. Тэгэхээр тэр болгоныг скриншот авсан бүх зургнууд нь Pixel Screenshot application руугаа өөрөө апплод хийгдэж ороод тэндээсээ хайлт хийж болдог. Чамд энэ хэрэг санагдсан. Яг хөө хэрэгтэй санагдсан. Гэхдээ нэг гайхсан юм. Google Photos дээр яг адилхан функц байгаа шүү дээ. Нөгөө нэг контекстээр суурилж нөгөө нэг хайлт хийдэг. Тэнгүүт яг скриншот зориулсан юм ап байх нь бас яг хэрэг байна уу ч гэж бодох шиг тийм байх нь тий. Бас тэр талаасаа тэгж бодож болох. Нөгөө талаасаа Pixel Studio буюу за энийг бол би юутай адилхан гэж харсан. Apple компани нөгөө Apple Intelligence-тэй хамт орж ирсэн. Шууд нөгөө текстээс зураг үсгээд болж байгаа нэг тийм функцс харуулсан ш. Тэрнтэй ер нь адилхан. Тэгээд янз янзын хэлбэрээр бид нар бол баг AI-тай холбоотой хамгийн анхны үгийг олон нийтэд ярьж эхэлснээс хойш текстээс зураг үсгэх энэ модель болон функцүүдийг нэвтрэхийг харсан. Энэ бол яг on device буюу зүгээр гар утасныхаа процессорыг ашиглах боломжтойгоор бол Pixel дээр орж ирж байна. За Pixel-ийн өөр нэг чухал зүйлүүдийнх нь нэг нь болохоор чип яах аргагүй. Тийм чип байдаг. Яг 4 жил өмнөөс эхлээд 3 жил өмнөөс ч лөө. Яг Google яг өөрсдийн custom chip бол үйлдвэрлэдэг болсон. Гэтэ Google-ийн чипийг Samsung хийдэг. Өмнө нь болохоор яг Snapdragon-ы flagship чипүүдийг ашиглаад явдаг гэсэн. Энэ жил болохоор Tensor G4 гэдэг шинэ чипийг танилцуулсан. G3-аас нэг ялгаагүй үзүүлэлттэй хувьд нэг хэдхэн хувийн л ялгаатай. Хамгийн гол нь илүү сайжирсан юм нь болохоор NPU Neural Processing Unit. Тэгэхээр яг хиймэл оюунтай холбоотой функцүүдийг ашиглаад илүү хурдан, илүү шуурхай болсон гэсэн үг. Тэгэлгүй яах вэ? За хиймэл оюунтай холбоотой бас би нэг мартахаас өмнө нэг сонирхолтой мэдээллийг бас хүмүүст өгье гэж бодож байна. Хиймэл оюуны чипнүүд илүү өсрөнгөө дэвшилтэд чипнүүд гарахтай холбоотой болсноо тагаар 2022 оны 10 дугаар сард тухай Америк нэгдсэн улс бүгд найрамдагчдад ард улс руу дэвшилтэд технологи болон чиптэй холбоотой зүйлсүүдийг бол хориглохыг компаниудтай бол даалгачсан байгаа. Тэгээ Nvidia-гийн нөө A100, H100 одоо нөө Blackwell гэх нөө алдартай чипнүүд нь хятад руу ерөөсөө экспортлох болцсон. Хятадын компаниуд хиймэл оюуны технологиос болоод маш хоцрогдолд орж эхэлж байгаа. Мэдхгүй н улс төрийн геополитикийн асуудлууд учраас технологиос ингээд давцсан зүйлсүүд байна. Нөгөө талаасаа хятадын компаниуд өөрсдөө болоход чипийг бас үйлдвэрлэж эхлээд байгаа. Тэгээ Huawei бол энэ дэр бол маш амжилттай явж байгаа. Тэгээ Huawei өөрсдийнхөө хамгийн сүүлийн 900S-нд 910C гэдэг нэг чипийг танилцуулсан байл. Энэ чип нь болохоор A100-тай энд үзэхүйс хүчин чадалтай гэж яг одоогийн байдлаар яригдчихэж байгаа. Тэгээд энэ чипийг болохоор бас нөгөө нэг өөрсдийнхөө нөгөө ByteDance, Baidu, Mobile, China Mobile энэ компаниуд дээр туршуулаад тэгээ 2 тэрбум долларын борлуулалт яг ингээд танилцуулахаас өмнө аль хэдийн хийчихсэн байгаа юм билээ. Тэгэхээр хятадын компаниуд ч гэсэн бас чипний технологи дээр сүүлийн хэдэн жил бас маш олон
хөрөнгө оруулалт судалгаануудыг хийж байгаа. Тэгэхээр Америкийн бас чипний компаниудтай ялангуяа график картын компаниудтай энд үзэхүз болоод хэдэн жилийн дотор гараад иж магадгүй байна. Тийм. Жохон далигаад ярьчихсан. Тийм. Бас магадчихгүй. Гэтэл нэг Huawei-ийн чипийн нөгөө анхны чипийнх нь яг үзүүлэлтүүдийг яг нэг тодорхой яагаагүй шүү дээ. Гаргав шүү дээ Huawei өөртөө. Тэгээд бас асуудалтай байгаа гэдэг хүмүүсээс яриад. Гэхдээ яг тийм би энэ мэдээг уншаад нийтлээ уншиж байхад хэд хэдэн баг бас өмнөх 910B гэдэг нөгөө нэг чипэн дээр нас гарсан юм байлаа хэд хэдэн багнууд. Тэгэхээр мэдэхгүй магадгүй тэгэл энэ алдаануудаа засаал явах бах. Би бас тэгээд аль болох глобалчилж хөгжөөсөө л гэж бодож байна. Тийм. За Pixel 9-ийн хувьд бол ерөнхий гол үзүүлэлтүүд нь бас иймэрхүү байсан. Тэгэхээр чиний хувьд Samsung S24-өөс ер нь хэр сайн юм шиг санагдчихэв. Хүмүүс ер нь S24 хэрэглэхээ болоод iPhone хэрэглэхээ болоод Google-ийг сонгож аавна гэж бодож байна. Яг Pixel энэ жилээс анхаарсан юм Pixel яг нэг масс маркет руу нэлээд яваад байгаа юм болов уу гэж харсан. Дөрвөн шинэ модель шинэ загвар танилцуулаад өмнө болохоор нэг ганц хоёрыг л танилцуулдаг байсан. Тэгээд борлуулах нь ч гэсэн нэлээд бага тоогоор борлуулдаг байсан болохоор бол энэ жил нэлээд их хувилбар зарах сонирхолтой байгаа юм болов уу гэж харсан. Яг Pixel 9-ийг хүмүүс сонгох дээр бол яг өөрсдийнх нь л юу бах сонголт бах. Гэтэ миний хувьд бол сонгохгүй. Яагаад гэвэл Samsung-аас нэгт болохоор чип нь байгаа. Яг Google-ийн өөрсдийнх нь гэж Samsung хийсэн чип. Samsung-ийн чип хизээж Snapdragon-ы чипийг гүйцэтгэв. Тэгэхээр би бол хизээж яг Snapdragon-ы чиптэй Samsung-аас. Тий. За Pixel 9-өөс гадна за өөрсдийнхөө ухаалаг цагийн дараагийн загвар болон шинэ чихвчээ танилцуулсан байна. Ухаалаг цаг дээр бол хоёр сонголттойгоор 45 мм болон 41 мм гэсэн хоёр хэмжээтэйгээр зэгээд мэдээж хоёр үний сонголттойгоор гарч ирсэн. Тэгээ хамгийн их сонирхол татсан чухал функц нь юу байсан бэ гэхээр зүрхний тухайн хэрэглэгчийн зүрхний пульс нь ингээд зогсчингуудал шууд түргэн тусламж дууддаг. Тийм. Ихтэй бас сонирхолтой. Тийм. Тэгээ энийг өөрсдөө болохоор яг юу гэж тайлбарласан бэ гэхээр манай ухаалаг цаг буюу Pixel Watch 3 бусад ухаалаг цагнуудаас илүү наривчлалтайгаар зүрхний мэдээллийг илүү ингэж давтамж өндөртөөгөр хэмжиж чадж байгаа учраас бид нар тухайн хэрэглэгчийн маань зүрх зогсох хоромд шууд ингэж түргэн тусламж дуудах боломжтой болж ирж байгаа гэсэн. За нөгөө талаасаа Pixel 9 дээр болохоор өнгөрсөн жил iPhone 15 дээр орж ирсэн нөө SOS буюу яралтай түргэн тусламж дуудах гинтийн осол тохиолдсон үед гар утсан дээр нөгөө нэг хүчтэй дөргөлт мэдрэгдэг ч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр шууд түргэн тусламжийн зүйл дууддаг болсон. Тэгэхээр энэ мэдээж Android үйл систем дээр тэр чигээр орж ирнэ. Тэгэхээр ямар ч төрлийн утаснууд за Huawei Harmony OS биш бол Huawei Harmony OS биш бол бусад бүх төрлийн утаснууд дээр бол юм яралтай түргэн тусламжийн зүйлсүүд бол орж ирж байна. Тэр сая хэдэн сарын өмнө Huawei яг өөрсдийнх нь satellite service бас танилцуулсан. Тийм үү тийм. Тэр нь бол бүх утаснууд дээр бол satellite service. Тийм. Гэхдээ эхний ээлжинд ямар ч гэсэн энэ функцүүд нь юун дээр ганц Америкийн зах зээл дээр орж ирж байгаа. Монголд орж ирэх юм уу? Тэгэхгүй л. Тэгээд жоохон хоцорч яшаалаа. Бас жоохон харамсалтай л байна. Гэхдээ ер нь яваандаа гайгүй энэ хугацаа ч гэсэн шийдэгдэх байх. За чихвчний хувьд бол мэдээж анх удаа Google-ийн чихвч чиптэй өөртөө чип A1 гэсэн Tensor A1 гэсэн чип. Бас Samsung хийж байгаа байж магадгүй. Гэхдээ мэдээлэл нь бол үгүй тийм. Үйлдвэрлэж байгаа компанийн мэдээлэл бол үгүй. 8 цаг тасралтгүй цэнэгээ барина. За нийтдээ кейстэйг нийлээд 30 цаг цэнэгээ барих боломжтой. Миний хувьд бол Samsung бас өөрсдийнхөө чихвчийг бас сая 7 дугаар сар чихвчээ танилцуулсан тий. Тэгээд AirPod-ноос болон Samsung-ийн чихвчнүүдээс юугаараа ялгаатай санагдсан бэ гэхээр илүү гоё дизайнтай санагдсан. Илүү жижигхэн болсон тий. Илүү жижигхэн 17-25% илүү жижигхэн болсон. Тий, минимал дизайнтай. Тий. Сая нөгөө нэг Galaxy Buds 3 гараад яг AirPod-тэй адилхан болсон шүү дээ. Тэнгүүт бас арай нэг өөр дизайн харахс гоё юм тий. Арай нэг өөр дизайнер. Одоо ингээд ялангуяа чихвч чинь ингээд унаад байдаг шүү дээ. Ийм жижигхэн чихний одоо энэ ховл гэдэг нь хонхор гэдэг юм л. Тийм тохиолдолд ингээд унахгүйгээр айлуулах жижигхэн тий. Тэгсэн мөртлөө айлуулах олон цаг цэнэгээ барих боломжтой 8 цаг тасралтгүй. За одоо миний нөгөө нэг Galaxy Buds 2 аахгүй юу? Тэгээд дизайн болохоор яг Samsung өмнөх дизайнтай ийм жижигхэн.
Тэг чихнээс унаад идэг амар ядаргаатай. Тийм тэгээд Galaxy Pixel Buds болохоор нэлээд жижигхэн болохоор чихнээс унахгүй байна. Тэр нь гой санагт. Туршиж үзнэ. Тий. Яг чихвчээ солио гэж бодоод ми подны жоохон цэник мэрэгэн жоохон асуудалтай бол под нэрээ жоохон удаан хэрэглээд ирэхээр цэнэгний хувьд нөгөө кейс нэгээ цэнэглэхээ болоод идэв юм байна. Тэр айгу асуудалтай. Ганцхан минийх тэгээд байгаа болоо гэж бодсон чи бас эргэн тойронд байгаа хүмүүсээс асуусан. Минийх бас ингээд кейсэнд ингээд цэнэглэхээ болоод тэгээд кейсээ солисон байсан. Тийм тохиолдлууд бас гардыг байна. За Medbuy Google-тэй холбоотой зүйлсүүд ийм байлаа. Тэгээ Google өөрсдийнхөө энэ жил хийсэн бүх төхөөрөмж, бүх үйлчилгээ, бүх Android үйлдэл системтэй холбоотой шинжилэлтүүдээ ер нь ингээ энэ жилдээ ингээ танилцуулаад дуусчихлаа гэж болно. Тэгээд энэ жилийн бас нэг онцлог нь яг iPhone-ы Apple-ийн ивентээс өмнө болж байгаагаар бас нэлээд онцлог байна. Өмнө нь дандаа 10 сард болдог гэсэн тийм. Яг iPhone танилцуулагдаад хамаг хайп нь явсны дараа Google юу болоод Apple анхаардаг байсан байхгүй. Google болоод тэгээд Microsoft өөрсдийнхөө бас бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ хийдэн штэ. Тэгэхээр энэ жил бол дараалал жоохон өөрчлөгдсөн. За iPhone-ийн хувьд бол бид дараа ихад ярина. Гэхдээ Google-тэй холбоотой маш том нэг асуудал шүүхтэр яригдчихэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Google компаниг Америк нэгдсэн улсын холбооны шүүх хууль бус монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг гэж үзсэн. Тэр нь аль салбарт вэ гэхээр мэдээж хайлт систем болон хайлт систем браузер дээр тий. Энэ дээр Google монопол угаасаа монопол гэхдээ Google-ийн одоо Apple-ийн Safari тий бусад одоо браузеруудтай ингээд тохиролцоод мөнгө төлөөд Mozilla ч гэсэн мөнгө төлдөг байсан. Apple-д жилдээ $20 тэрбум өгдөг байсан гэж бид нөөс өмнө нь ярьж лээсэн. Тэгэхээр энэ хэр шудраг гэж хандчих. Гэхдээ Google-с өөр компани зүгээр юм хайлт системийг ингэж богино хугацаанд аюулгүй байдлаар хийчих нөөц бололцоо одоо ер нь байгаа юм болов уу гэж тэрэн дээр гэж бодож байна. Миний бодлоор одоо л байхгүй шүү дээ. Bing яг юу ороод ирсэн хиймлөө ороод ирсэн ч гэсэн яг хайлтын илэрсэн юм дээр бол Google бол мэдээж амар нэг шал ялгаа өөр ялгаа. Амар ялгаатай. Тэнгүүт яг яагаад нэг ийм сони юмар шүүхэд дуудаад байгаа юм бас ойлгохгүй л. Гэхдээ нөгөө нэг судал 2021 онд Google яг өөрсдөө нөгөө default search engine байх гээд компаниуд нийт 26.3 их найд нийтдээ төлсөн мэлээ. Тэгэхээр бүх браузер болон нөгөө нэг төхөөрөмж үйлдвэрлэж байгаа компаниудад болохоор манай бүтээгдэхүүн, манай хайлт системийг дефолт байдлаар та хэд хэрэглээч. Өөр юу ч хүсэхгүй. Зүгээр л дефолтоор хэрэглэж тэгвэл та хэд мөнгө өгөө. Тэгээ team deal хийгээд тэгээд тэр нь болохоор зах зээлийг монопол байдлаа өргөжлүүлэхийн тулд өөрсөндөө ингэж давуу тал үүсгэж гэрээнүүд хийсэн гэж бол ерөнхийдөө үзэж байгаа. Apple $20 тэрбум төлөөд тэгээд Apple чинь нийт хайлт системийн 36%-ийг нь ерөнхийдөө эзэлдэг юм байна. Тэгэхээр өөрсөнд нь ч гэсэн маш ашигтай тийм гэрээ хэлэлцээр болж таарсан. Тэгээд одоо эх 9-р сард дараагийн шатны шүүх хурал болно. Тэгээд Apple компани мэдээж Google өөрсдөө мэдээж давж заалдах шатны шүүхт бол хандчихсан байгаа. Тэгээд 9-р сард бол дараагийн шатны шүүх хурал дээр илүү Google-ийн энэ монополийн асуудлыг хэрхэн багасгах вэ? Хэрхэн шийдвэрлэх вэ? Компанийг тараах уу? Задлах уу? Хэсэг гэдэг тийм нарийн асуудлууд бол эх 9-р сард бол 9-р сарын бараг ихээр чинь 2 3 7 хоногийн дараа шийдэгдэн. Яагаад задлах вэ гэдэг зүйл дээр ярьж байгаа гэхээр өмнө нь Microsoft-ыг бас 2000-ад оны их үеэр монопол байна гэж үзээд Windows үйлдвэрлэлийн систем, компьютер үйлдвэрлэлийн систем дээр монопол байна гэж үзээд хувааж исэн. Microsoft-ыг хуваасны дараа яг одоогийн томоохон технологийн гигантууд буюу Amazon, Meta, Google эдгээр гарч ирэх нөхцөл бүрдсэн гэж ерөнхийдөө үздэг юм байлээ. Тэгэхээр Google яг тэгтээ 20 жилийн өмнөх Microsoft-ыг хуваах одоо $280 үнэлгээтэй Google-ыг хуваах гэдэг шал өөр асуудал. Тэгээ яг Google бол одоогийн байдлаар хайлт системийн хувьд 91%-ийг бол эзэлж байгаа. Тэгэхээр зүйл монопол яалтчгүй монопол, яалтчгүй маш том зах зээлийг эзэлж байгаа. Нөгөө талаараа нөгөө веб дээр ингээ серфинг хийх, хайлт хийх, вебийг ашиглах гэдэг зүйл дээр бол
яалтчгүй шал өөр технологи бидний өдөр тутмын амьдралд бол хамгийн их ашиглагдаж байгаа гэдэг утгаараа бол энэ дээр маш олон зүйлүүд дараагийн шүүх хуралдаан дээр бол яригдах байх гэдэг үлээлттэй. Тэгэхдээ ер нь миний бодлоор бол Google-ийн нэг задлаад байхгүй хаа. Тэгэх юм бол хэрэглэгчдэд ч ашиггүй тий одоо Америкийн зах зээлд ашиггүй гэдэг тиймнүүд болохоор ер нь ингээд Google-ийн нөгөө default search engine байлгах нөгөө Google-ийн өгдөө төлбөрийг ер нь өгөхөө нь болиулах байх. Тэнгүүт бас нэг асуудал гарч ирж байгаа нөгөө дан браузерын бизнес эрхлэлтэй компаниуд байгаа шүү дээ. Mozilla эднэр одоо Mozilla л гэхэд яг өнгөрсөн жил Google 510 сая долларыг ганцхан нөгөө нэг Google-ыг default search engine байлгахад төлсөн байгаа байхгүй. Тэнгүүт одоо мөнгө төлөө болчихгоот браузерын компаниуд яах юм бас байхгүй болчих юм шиг. Тийм юм бас бодогдсон. Бас эсвэл өөр бизнес модель бас сайх шаардлагатай болж байна те. Нөгөө талаас миний бас нэг сонссон юм нь болохоор Apple энэ дээр ерөөсөө ямар нэгэн хариу үйлдэл ерөөсөө үзүүлэх байгаа. Тэгэхээр магадгүй Apple нэг талаас нь нөгөө дефолт байдлаар ашиглахад нь өөрсдөө хөгжүүлэлт хийхгүй зөвхөн Google-ийнхыг ингээ Safari дээр ашиглах боломж өөрсөнд нь бүрдчихнэ. Энэ хугацаанд бас өөрсдөө хайлтын системийг бэлтжижсэн байж магадгүй. Apple бас өөрсдөө хайлтын системийг бэлтцсэн байж магадгүй гэдэг юмнууд яригдчихл. Би тэгээд энийг нөгөө Wall Street Journal-ийн нэг D10 гэх конференц дээр 2010 оны конференц. Тэгээд энэ дээр Steve Jobs-ийн нэг яриаг сонслоо. Тэгээд тэн дээр ингээд модератор тайзан дээрээс сууж байгаа ингээд тухайн үед дөнгөж Apple компани Siri-г худалдаж аваад удаагүйсэн маа. Siri-г тухайн үеийнхэн тэр сэтгүүлч нь AI технологийн компани биш, хайлтын системийн компани гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгээ буруу ойлгоцсон. Тэгээд ингээд та ингээд хайлтын системийн салбар руу орж байгаа юм шүү нэ тэрэ гээд асууж байгаа юм. Тэгээ та ингээд хайлтын системийн компани авсан байж тээ. Худалдаж авсан байна. Steve Jobs-ийн хариулт нь болохоор үгүй бид нар хайлтын системийн зүйл рүү ороогүй. Энийг бол өөр компани маш сайн хийж чадж байгаа. Тийм болохоор бид нар энэ зах зээл рүү орохгүй гэж тухайн үед бол ярьжсэн байл. Мэдгүй одоо тэгээ 14 жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн. Мэдээж Apple-ийн удирдах албаныхан ч гэсэн шал өөр хүмүүс болсон учраас нөхцөл байдал ингэж магадгүй. Тэгээд хайлтын систем дээр Google ийм асуудалтай болж эхэлсэн үед нэг хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн. Тэр нь Search GPT. OpenAI. Тавтаа мөрл. Тий, хавраа сошиал яг ингэ шуугаал дотоод inside news-нуудаас гараал яриадсан тий. Хайлтын систем хөгжүүлж байгаа юм байна. Google I/O-с өмнө танилцуулчих юм шүү байна. Тэгсэн чинь made by Google-ийнх нь өмнө бас танилцуулчлаа тий. Яг нэг энэ Google OpenAI хоёрын хооронд нэг юм тий beef нэгнээс өмнө гарцгаал шүү. Тэгээд энэ тий. Тэгээ яалтч нөгөөх нь жижиг стартап бүртгэлцтэй компани учраас маш хурдан хөдөлж чадаад байна. Нэг талаас Search GPT-г танилцуулсан. Тэгээ Search GPT бол химэл оюун цууралсан хайлтын систем гэдэг тодтголтой тэгээд ямар нэгэн нарийн зүйлсүүдийг бол өгөөгүй. Яг одоогийн байдлаар wait list-д нь бүртгүүлсэн эхний 10,000 хүнийг бол бүртгээд авах юм байлаа. Тэгээд би wait list-д нь бүртгүүлсэн л гэхдээ надад татгалцсан юм л байсан. Харамсалтай нь бол ашиглах боломж бүрдээгүй. Тэгээ одоо нийт олон нийтэд public нээлттэй болох үед нь л ашиглах юм да. Тэгээд энэ талаар бол өөр ямар нэгэн нийтлэл Search GPT-тэй холбоотой сараахан гараагүй байна тийм. Тэгэхээр Google ч гэсэн өөрсдөө химэл оюун цууралсан хайлтын системийнхаа функцийг AI overview гэдэг нэртэйгээр гаргаад ирсэн байгаа. Хэрвээ та бүхэн бас анзаарсан бол Google дээр ингээ хайлт хийгээд хайлтын хийсэн зүйлсүүдийг чи хариулт нь яг ингээ дээдлийн хэсэгт ингээ дэлгэрэнгүйгээр ингээ товчлсон байдалтайгаар ингээ гарч ирдэг болчихсон. Тэр бол AI overview гэдэг химэл оюун цууралсан зүйлс байна. Энтэй холбоотойгоор химэл оюун хайлтын системд оржсонтой холбоотойгоор хүмүүс юун дээр их анхаарал хандуулж санаа зовж байгаа вэ гэхээр Google Ads-ийн нөгөө клик байтаар мөнгө олдог бизнес модельтой вебсайтуудад ашиг нь ингэж унах тий орлого нь үгүй болох тийм асуудал гарч ирж байна гэж гэдэг анхааруулж байгаа. Тэгэхээр магадгүй энэ талын вебсайт хийдэг, хэрхэлдэг хүмүүсийн үйл дараагийн зүйлсээ асуудаларт цаг болсон байх шүү. За Google-ийг тойрсон асуудлууд бол ийм байлаа. Тэгээд дараагийн зүйл бол мэдээж эх сар iPhone 16 танилцуулагдана. iPhone 16 9-р сарын эхний 2-7 хоногт бол танилцуулагдах товтой байна. Гэхдээ нарийн тодорхой мэдээлэл бол яг одоогийн байдлаар албан ёсоор өгөөгүй, зарлаагүй байна. Гэхдээ 9-р сарын эхний 2-7 хоногт гэж бол таамаглаж байгаа. iPhone 16-аас чиний хүлээлт юу вэ?
Хүлээлт олох уу? Ууса кейснүүд нь гарцсан байл шүү дээ. Интернетээр Reddit эднэр дүүр явж илаа. Дизайны хамгийн том шинжилэлт нь ерөөсөө яг энэ утасныхаа яг энэ баруун доод хэсэгтээ зөвхөн камерны зураг авчихвал болж өөр ямар ч юу байхгүй. Өөрчлөлт авах. Камерны байрлал. Камерны байрлал өөрчлөгдөхгүй баха. Би бас өөрчлөгдөхгүй л гэж бодож хүмүүс яг нөгөө Samsung-ийнхтай адилхан гурвалсан ингэж дараалсан болох байх гэдэг зүйлсүүд айгүйх яриад бид гэхдээ тийм хүмүүстэй биш байна. Гэхдээ муу адил iPhone 12-ийнхтай адил нөгөө нэг энгийн стандарт загварууд маань бас юм хөндлөн диагоналцсан биш ингээд босоо байралтай хоёр камертай iPhone 10 шиг болж байгаа буцаад. Тийм болж магадгүй ш. Дизайны хувьд бол хэд хэдэн таамаглалууд байгаа. Гэхдээ энэ бол мэдээж таамаглал. Албан ёсны зүйл танилцуулагдах хүртэл Google-ийн бүтээгдэхүүнүүд бол сюрприз хэвээрээ байдаг. Юу ч гаргаж иж магадгүй. Google шиг биш. Google ч яг ивентийн хамгийн лик хийчихсэн шүү дээ. Хамгийн гаргаж. Өөрсдөө задлж баруун өөрсдөө. За өөр бас маш өндөр хүлээлттэй байгаа зүйл нь болохоор мэдээж үйлдвэрлэлийн систем, iOS үйлдвэрлэлийн систем дээр болохоор өнгөрсөн World Wide Developer Conference дээр ярьсан Apple Intelligence яаж iOS дээр бодит биелэлээ олох вэ? Тэн дээр зөвхөн стратегийн холбогдлолтой зүйлсүүдийг ярьсан. Бид нар өөрсдийнхөө хувийн хэрэглэгчийн дата мэдээллийг ингэж хадгална. За та мэдгүй хүмүүс байвал би ахаад нэг жоохон дэлгэрэнгүй яриад өгчий гэж бодож байна. Хэрвээ та Apple Intelligence-ыг ашиглавал 3 төвшөнд AI-ыг ашиглах боломжтой. За хамгийн ихнийх нь зөвхөн on device буюу за тэр төхөөрөмжийнх нь өөрсдийнх нь процессор тооцоолох системийг нь ашиглаад AI-ыг нь ашиглаж болно. Тэр нь Apple Intelligence буюу Apple өөрсдийнх нь хөгжүүлсэн хиймэл оюун. За дараагийнх нь болохоор тэр хиймэл оюун on device дээр ажиллаж чадахгүй байвал private cloud буюу зөвхөн хэрэглэгчийн хувийн cloud систем рүү мэдээллийг дамжуулаад датаг илгээгээд тэндээсээ хариултуудыг илгээдэг. За ингээд асуултыг хариултыг боловсруулж чадахгүй байвал бусад 3 дахь талыг хөгжүүлсэн буюу за OpenAI компани GPT хиймэл оюуны модулууд байж болж байна. За Anthropic-ийн cloud-ууд байж болж байна те. Магадгүй Google-ийн Gemini байж болж байна. Ийм компаниудтай хамтраад тэгээд асуултын хариултуудыг өгнө. Гэхдээ бид нар мэдээллийн аюулгүй байдлыг чанд хадгална. Хинийч дата мэдээллийг хаашаач илгээхгүй, хаач хадгалахгүй гэдэг өөрсдөөс яг энэ өгүүлбэрийг Google-ийнхан бас хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар бас энэ дээр бас маш анхааралтай байх хэрэгтэй. Чи Apple Intelligence-с AI-с ямар хүлээлттэй? Би бол айгүй өндөр л хүлээлттэй. Би бол яг iPhone барьдаггүй болоорсон юмдаггүй л. Гэхдээ нөгөө нэг сая WWDC дээр Apple Intelligence-ийг танилцуулж захтаа нэг AI for the rest of us гэсэн таглайнтай гаргасан шүү дээ. Тэгэхээр уусаа яг амбиц нь бол тодорхойлох. Тий. Тэр нь болохоор юу гэсэн бэ гэхээр бусад үлдсэн хит маань одоо AI хэлээ тий. Одоо байж байгаа. Тий одоо энэ Windows-ийн AI-тай болчлоо. Тий Android-ийн AI-тай болчлоо. Одоо манай хідүүлээ. iOS, macOS-ийн AI хэрэглэе. Тэгэхэд нэг тийм санаатай байсан. Тэгээд өөр хүлээлт болохоор мэдээж цаг байгаа. Тэгээд Watch 10 танилцуулсан. Тэгээд Apple Watch Ultra 3 мэдээж гарч ирэх байх. Саяны Pixel Watch 3 2 дээр бид тийм бас 3 дээр тийм яриаг өнгөрөөсөн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр энэ хоёр зүгээр Pro болон Ultra гэж англиагүй энгийн загварууд гэж ярьж байгаа мөртлөө дэлгэцний тод харагдах байдал ялангуяа энэ бол ухаалаг цаган дээр маш чухал байдаг. Тэгээ жижигхэн дэлгэцтэй учраас дэлгэцэн тод харагдах шаардлагатай. Тэгэхээр Apple Watch Ultra-тай яг ижилхэн үзүүлэлттэй 2000 нийц болж чадсан байлаа. Энэ бол гайхалтай үзүүлэлтээс тий. Тэгэхээр мэдээж Apple бол илүү 2500 500 руу бол дөхөх бах дэлгэцний технологиуд ч гэсэн бас тийшээ ортож байна. Уус нь Ultra ч 3000 хүрсэн шүү дээ. Тэгэхээр 2500 руу энгийн watch-ыг л төхүүлээд бол нэг юу байхгүй баха. Саад байхгүй баха. За бас өөр нэг зүйл нь болохоор чихвч шинээр танилцуулж магадгүй гэж бодож байгаа. 2-3 жил тий. 2 жил үү. Тэгээ AirPod ерөөсөө шинээр гарч ирээгүй байна. Тэгээд мэдгүй гарч ирэх үгээсээ шаардлага байгаа ч гэж бодож чинь тий. Одоо жил болго ямар танилцуулаад байлтай юм шүү дээ тий. Тэгэхээр ийм зүйлсүүд хүлээгдэж байгаа. Түүнээс гадна ахаад нэг one more thing page магадгүй. Тэгэхээр хэдүүлээ яг тухайд бид нар бас нэг юм лайв байдлаар шинэ подкастын форматтайгаар та бүхэнд бас
iPhone танилцуулах арга хэмжээг бол шууд тэгж хүрэх бэхээр бэлтэж байна. За Apple-ийн бас өөр нэг тойрсон зүйлсүүд юу байгаа вэ гэхээр Apple ер нь робот хийж байгаа юм шиг байна. Ер нь бол роботтой холбоотой хэд хэдэн зүйлсүүд яригдчихээн тий. Энэ удаагийнх болохоор робот гартай тийм дэлгэцтэй төхөөрөмж юм тий. Тэгэхээр мэдгүй шүүжлэх гот. Тий. Тэр төхөөрөмж нь яг ямархуу байх магадлалтай гэж яриад байгаа гэхээр за одоо ингээд дэлгэц байлаа. iPad шиг ингээд дэлгэц. Ингээд доотлолтой ингээд гартаа. Тэр гар нь болохоор юм роботон гар. Тэгээ тухайн хэрэглэгч ингээд хаашаа хөдөлж чинь ингээд тэрийг нь мэдрээд ингээд хөдөлт юм шиг байна. Яг одоогийн ярьж байгаагаар. Тэгэхдээ ингээд биеэрээ ингээд хөдлөөд явдаг нэг Amazon-ы Astro шиг биш. Зүгээр ингээд ширээн дээр ингээд суурин ингээд байж байгаа. Аа. Тэгэхээр авахын тий. Ямар ч зорилготой. Өмнө нь бас Apple-ийн гэрийн робот хийж байгаа гэдэг мэдээлэл бол цацагдсан. Тэгэхээр яагаад ийм мэдээллүүд ингэж цацагдаад роботтой холбоотой мэдээлэл цацагдаад байна вэ гэхээр Apple компани 4-р сард өөрсдийнхөө 10 жил хөгжүүлсэн автомашиныхаа төслийг зогсоогоод тэр төсөл дээр ажиллаж исэн багууд болон автоматжуулалтын систем дээр ажиллаж исэн роботын систем дээр ажиллаж исэн багийнхан бол хүний нөөц байгаа. Тэгэхээр тэр хүний нөөцөө хэрхэн ашиглах вэ? За нөгөөдөл дээр илүү том салбар, илүү их мөнгө олох салбарыг хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг асуултын хариултыг хайгаал явуулдаг шүү. Дараагийн iPhone-ыг хайж ижс магадгүй л. Тийм. Дараагийн ухаалаг төхөөрөмжийн ирэн үеийг тий мэдээж энэ том компани учраас төрөл бүрийн судалгаа хийж байгаа. Мөн нугардаг дэлгэцтэй iPhone гарч иж магадгүй 2026 оноос гарч магадгүй л биш. Мэдээж дэлгэцэн Samsung их. Тийм Samsung. Тэгээд дотоод код нэм болохоор V68 гэсэн код нэмт юм л. Аха. Ус V гэхэр нугардаг гэдэг тийм. Юу гэж яриад байгаа. Samsung-ийн ч юм болохоор Fold гэдэг нь болохоор том таблет ч болчихсон. Таблет шиг хэлээд байгаа. Flip гэдэг нь болохоор яг ийм iPhone шиг хэлбэртэй тэгснэ ингэж дундуураа нугардаг бол Flip гэж яриад байгаа. Тэгэхээр яг ийм Flip загварын нугардаг дэлгэцтэй утас байж магадгүй гэж гарч магадгүй гэж бол одоогоор яриад байна. Гэхдээ мэдхгүй нугардаг нугардаг утастай мэдхгүй надад бол яг зөв Fold нь илүү хэрэглээтэй юм болоо гэж санагдаад байна. Яг уу зөв тэр нөө таблетэн дээр бол multitask гэдэг нэг ашиглахыг хэрэглэхэд авч хот ч гэдэг юм илүү амар нь болохоор Flip болчиход байгаа. Ингээд дэлгэцээр жир утасч болчтой хаагдахаараа илүү жижиг утас. Тийм илүү жижиг утас тэгтээ цуцаа. Тийм цуцаа. Тэгээ Fold ч гэсэн цуцаа шүү дээ. Одоо зонгоодлаа надад нөгөө би нэгс ингээд юу барьдаг гэсэн эффекттэй утас. Аха. Нугардаг юу биш л дээ. Халуун шивтэн дээр байна. Тийм утас барьдаг гэсэн. Тэгээ надад ингээд айгу төвхтөө байдаг гэсэн юм ингээд буцаал дэлгэж байгаа. Тийм ингээд тоолохоор гоё шүү дээ. Хаач нэг. Тийм тэгээд тэр чинь нөгөө нэг бат бүхий асуудал айгу хэрэгтэй тий. Тэгээ надад тэгээ яг тэр үеийн утаснуудыг ингээд санаж яхад нухсан дээр нь айгу асуудал гарч ирнэ. Нухсан айгу хийдэг. Тийм дуурчдаг тийм ингээд. Тийм тэгээд нухсан хэвдэрчингууд л үйлдэл системд нь нөлөөлөө тэгээд ингээд тэр чигээр ажиллагаа болчихдог гэсэн нэг тиймэрхүү юмнууд гайгаад идэв. Тэгэхээр мэдгүй надад л айгу сонирхолтой. Хэрэгтэй үндэл хэрэгтэй л. Яагаад яг Apple нь хэвдэг гар утсан зах зээл рүү орохгүй байгаа юм бэ? Миний хувьд бол ингэж харж байгаа. Хэвдэг утас дэлгэцтэй утасны зах зээл бол за би та бүхэнд яг одоогийн байдлаар статистик үзүүлэлтийн дэлгэцэн дээр харуулъя. Тэгэхээр яг өөрөө тоог сайн мэдгүй. Гэхдээ энэ зах зээл бол тэлж байгаа. Шин зах зээл учраас жилээс жилд тэлж байгаа. Тэгээ энэ зах зээлийн 50 орчим хувийг нь Samsung эзэлж байгаа. Тэгээд маш их мөнгө бас хүмүүс бас хэрэглэгчид бас сонирхож байна энэ зах зээл дээр. Тэгээд 2 3 4 дэрэмлэгдэж байгаа топ нугардаг дэлгэцтэй гар утас үйлдвэрлэгчид болохоор Motorola байна. За Huawei байна тий. За саяны бидний ярьсан Pixel Fold байна. Иймэрхүү ухаалаг гар утасны томоохон тоглогч нар биш тий. Яг ийм топ 1 2 нь биш. Тийм нөхдүүд бас топ 3 4 дээр ингээ шинэ утасны юм дээр яваад байгаа учраас магадгүй шинэ зах зээл дээр өөрсдийнх нь боломж бололцоо байгаа болов гэж Apple бол мэдээж харж байгаа. За өөр нэг дээр үетэй холбоотой надад ахиад нэг юм сонирхолтой мэдээлэл за надад тэртээ тэр та бүхэнд бас доор нь линкийг тавьчих. Энэ Steve Jobs-ийн 2011 онд Steve Jobs ч 2011 онд нас бурхан болсон шүү дээ. 10 онд өгсөн энэ ярилцлага баг ингээд том тайзан дээр өгсөн хамгийн сүүлийнх нь ярилцлага байгаа байхгүй.
Тэгээ энэ дээр айгүй чухал зүйлсүүдийг айгүй гой санаануудыг ингээ ярьсан байлаа. Энэ дээр нэг зүйл ярьж хахад 2007 онд iPhone гарахаас өмнө хамгийн эхлээд iPad хөгжүүлчихсэн юм байна. Утас биш iPad зөв. Тэгээ утас биш iPad хөгжүүлж хагаад тэгээд нөхөр ингээд дэлгэцэн дээр дэлгэцний багийнхнаас асуусан байгаа байхгүй юу? Та нар ингээд ийм multi touch screen ийм дэлгэцэж чадах уу? Ингээд. Тэгсэн чинь нөхдүүд нь 2-7 хоногийн дараа доошоогоо скролтж болдог дэлгэцээгээд ирсэн юм. Тэгээд эн чинь жижиг дэлгэцийг доош нь скролдоод олон болгож ингэж болох юм чинь тэр нь 2000-ад оны ихээр гэж юм зөв. 2000-ад оны ихээр гэж ярьж байгаа нэг 2000-ад оны 3-4 оны үед. Тэгээд тэгж ярьж байгаад за бид нар ингэж болж байгаа юм чинь iPad-ээ эхлээд төр орхиод утас их хэрэгтэй байна. Тэгээд утасны хөгжүүлэлт рүү орж эхэлсэн юм байлаа. Тэгээ 2007 он анхны iPhone-ыг танилцуулаад тиймэрхүү гоё бас олон нийтэд ерөөсөө өмнө нь их мэддэгддэггүй тийм түүхүүдэд тэр конференц дээр ярьсан юм байлаа. Тэгэхээр тэрийг бас та бүхэн сонирхоод үзээрэй. Айгу компанитай холбоотой ч гэсэн айгу сонирхолтой зүйлсүүдийг ярьсан байлаа. За, Apple бол мэдээж шинэ зах зээлтэй шинэ төхөөрөмжтэй ирэлт бол гарсаар байгаа. Тэгээд хамгийн сүүлд гарсан гайхалтай төхөөрөмж нь бол мэдээж Apple Vision Pro байсаар байна. Тэгээд дараагийн төхөөрөмжүүдийг бол бид нар удахгүй харах болоо гэж найдаж байна. За, AI-тай холбоотой маш олон зүйлсүүдийг ярьсаар 7 хоног бол AI-тай холбоотой маш олон сонирхолтой төхөөрөмжүүд ярьж байсны ихэнх нь фейлдсэн байгаа. Дахиад нэг төхөөрөмж гарч ирсэн. Энэ удаад юу вэ гэхээр зүйлт те. Ингрийн зүйлт. Ер нь болохоор AI friend буюу AI найз. Найз ч юм байяа. Найз ч юм. Ерөөсөө л найз. Өөр ямар ч тийм нэмэлт функц байхгүй. Зүгээр л хол гар утастай хосолж ажиллана. Тэгээд таны сэтгэл санааны зан төлөв болон хийж байгаа үйлдэл эдэр дээр чинь комент хэлнэ те, сэтгэл хэлнэ. Тэ найзуудтайгаа компьютер гаджеттайгаа ингээд тоглоом тоглож явах үед чинь ингээд мессеж илгээн. Тэр бас айгүй жоохон сонир санагцсан. Тэгэхдээ таныг байнга сонсно. Тийм, байнга сонсно. Нэг ийм төхөөрөмж гарч ирсэн. Тэгээд мэдхгүй. За одоо надад бол AI туслах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэ. Мэдээллүүдээ авах, тэ ямар нэгэн мэйл бичүүлэх, тийм зүйлсүүд хэрэгжиж байгаа мөртлөө AI friend гэдэг зүйл, AI найз гэдэг зүйл бас төдийлөх хэрэггүй, тэ. Шаардлагагүй юм шиг санагдаж байна. Тэгээд энэ компанийн хувьд болохоор яагаад ийм олон хүний сонирхлыг нэг анхаарлыг нэг дор татчихсан бэ гэхээр 2.5 сая төгрөгийн санхүүжилт татсан юм байна. Тэгээ 2.5 сая санхүүжилтийнхаа 1.8 саяыг нь домейн хаяга авахтаа зарцуулсан гэсэн домейн байгаа. Тий. Домейн хаяга авахтаа зарцуулаад хүмүүс хүү ин чи юу гараад ирээ. Гэтэ яг одоо нөгөө friends.com руу ороод $90 өрлөө яг авч болох юм бэл. Гэтэ нөгөө нэг урьдчилсан зохиол хийж болох юм бэл. Тий. Тэгээд би бас нийтлэлийг уншиж явах тарж илаа л да. Нэг мэдээ уншиж явах. Тийм өндөр үнээр домейн хаяг авч ирсэн тохиолдлууд хэд байсан юм байна уу? OpenAI компани 2015 онд AI.com гэдэг домейн хаягийг 15 сая доллараар авсан байна. Tesla 2010 онд Tesla.com гэдэг 10 сая доллар авсан байна. Сая Elon Musk-аас X.com-аас X.com-ыг бас сидэрч авлаа тий. Тэгэхээр бас энэ дээр үед бас домейн хадгалаад тий. Одоо ингээ хав дарж гаргаж ирж зардаг бизнесүүд бас нэлээд ашигтай ажилт юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Монголд ч гэсэн бас энэ боломжтой шүү дээ. Тий. Одоо ч гэсэн хоцроогүй шүү. Бүх домейнуудыг аваарай. Тий. Бүх домейнуудыг авч ашиг хийх боломж байна шүү. Тэгээд энэ 100-ны урт завсарлагааны дараа бид шинэ дугаараар та бүхэнтэй уулзлаа. Тэгээд шинэ iPhone танилцуулагдах гэж байна. Тэгэхээр iPhone-той холбоотой зүйлсүүдийг ч гэсэн дараагийн дугаар дээр ярих болно. За мөн бид нар түрүүний амласан Apple Vision Pro-гийнхоо бичлэгийг бас тон одохгүй та бүхэнд хийх болно. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр та.